The future continuous tense. The future continuous tense гэдэг маань монголоор орчуулбал ирээдүйд үргэлжилж байх цаг гэсэн. Ийхүү бид нар одоо үргэлжилж байгаа цагийн 3 цагийг үзэж байна. Өмнөх хичээлүүдээр бид нар present continuous tense, past continuous tense, the future continuous tense гэсэн ийм 3 цаг 2 цаг үзүүлсэн байгаа. Өнөөдөр хичээлдэр future continuous tense гэсэн 3 дахь үргэлжилж байгаа цагийг ийхүү үзээд хичээл эхлэж байна. За ингээд ирээдүйд үргэлжилж байх цаг. Үргэлжилж байх цагийн нэг гол онцлог нь өгөхөөр өвлгөн хойноосоо заавалчгүй ing гэсэн төгсгөл залгадаг. Тэгээд туслах өвлгөн хөтлөхөөр to be хэрэглэгдэнэ. Present continuous tense-ийн туслах өвлгөн болохоор am, is, are гэсэн. Past continuous tense-ийн туслах өвлгөн was, were байсан учраас одоо future гэхээр to be-ийн ирээдүйд цаг буюу will be гэсэн юм туслах өвлөгтэй. Auxiliary verb хүчилдэг will be. За ингээд гол хэлбэр буюу томьёогоо гаргая. Will be-гийн араас үйл үг нь ing гэсэн төсгөл залгаад энэ цагийн томьёо үүсэж байгаа. Гол цөм болсон үүсгэр үүсэж байна гэж ойлгож байна. За will be plus verb ing гэсэн энэ томьёогоор бүтсэн өгүүлбэр маань монгол хэлнээ J байх болно гэж орчуулагдана. J байх болно. Will be plus verb ing. За тэгэхээр цагуудыг үзэхийн тулд нэрнээс нь эхлүүлээд ойлгоод явах хэрэгтэй. Одоо өнөөдөр үзсэн цагийн нэр нь бол future continuous tense, монгол нэр нь ирээдүйд үргэлжилж байх цаг гэсэн. За тэгэхээр энэ ирээдүйд үргэлжилж байх цагаар яг ямар үйл явдлыг илэрхийлдэг вэ? Бид нар одоо ямар санааг илэрхийлдэг вэ гэсэн ийм асуулт гарч ирнэ. За тэгвэл ирээдүйд үргэлжилж байх цагаар ирээдүйд тодорхой нэг цаг хугацаанд болж байх үйл явдлыг энэ цагаар илэрхийлдэг. Тодорхой нэг цаг хугацаа гэдэг нь өчигдөр 8 цагт, урж өдөр үдийд, ноднин үдийд гэсэн яг одоо цаг хугацаанд тодорхой. За тэр тодорхой цаг хугацаанд үйл явдал маань үргэлжилж байх ийм утга санааг буюу ийм үйл явдлыг future continuous tense гэсэн ийм цагаар илэрхийлдэг байна. За монгол хэлний орчуулгахдаа J байх болно гэж орчуулагдана. За тэгээд бусад хэлбэрүүдээр шилжүүлвэл J байхгүй, J байх уу, J байх вэ гэж орчуулж байна. Жишээлбэл одоо маргааш өдөрт бид нар хичээлээ хийж байх болно. Маргааш өглөө 8 цагт би унтаж байхгүй. Та нөгөөдөр үдийд гадаад явж байх уу? Та эрхчлэлийн үдийд юу хийж байх вэ гэсэн ийм монгол өгүүлбэрүүдийг англи хэлний цаг руу хөрвүүлвэл бидэрт ямар цаг хэрэгтэй вэ гэвэл the future continuous tense-ийг ашиглаж the future continuous руу хөрвүүлж ингэж бид нар энэ цагийг хэрэглэх нэ. За ингээд бид нар үйл явдлаа ойлгочлоо, орчуулгаа ойлгочлоо. Туслах өвлөг, цаг болгоно туслах өвлөг байдаг гэдэг одоо багш нь цаг үдчих эхэлснээс хойш өнөөдөр хүртэл хэлж байгаа. Жишээлбэл одоо present simple tense-ийн туслах өвлөг нь do, does, past simple tense-ийн туслах өвлөг нь did, future simple tense-ийг will, present continuous tense-ийн auxiliary verb буюу туслах өвлөг нь am, is, are, past continuous tense-ийн auxiliary verb буюу туслах өвлөг нь was, were. Харин өнөөдөр үзэж байгаа туслах одоо энэ future continuous tense-ийн туслах өвлөг маань will be гэсэн ийм туслах өвлөг байна. Өөрөөр хэлбэл одоо цагууд хоорондоо ялгах бас нэг гол ялгуур нь гол одоо ялгаа нь туслах өвлөг мөн гэдгийг бас бүгдээрээ ойлгож авах хэрэгтэй. За тэгвэл энэ will be гэсэн энэ туслах одоо will be гэдэг нь одоо энэ future continuous tense-ийн туслах өвлөг юм байна гэж ойлгоно. За хамгийн гол зүйл нь тухайн цагийг үүсгэж байгаа гол цөм болсон томьёо байдаг. За тэгвэл одоо цаг болгон дээр багш та бүхэнд томьёо зааж өгч байгаа. Одоо үргэлжилж байгаа цагийг ороод одоо 3 дахь цагаа зааж байна. Continuous бүлгийн цагуудаас. За present continuous tense-ийн томьёо нь am, is, are plus verb ing. Past continuous tense-ийн томьёо нь was, were plus verb ing. Future continuous tense-ийн томьёо нь өнөөдөр үзэж байна. Will be plus verb ing. За тэгвэл тухайн одоо цөм болсон томьёо маань монгол хэлнийг яаж орчуулах вэ гэдгийг харьцуулаад мэдээд авах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл одоо монгол хэлэнд J байх болно гэсэн ийм өгүүлбэрийг англи хэлээр орчуулахаар бол энэ томьёог ашиглах ёстой. J байсан гэсэн одоо өнгөрсөн тодорхой нэг цаг хугацаанд үргэлжилж байсан үйл явдлыг илэрхийлэхдээ was, were plus were bind гэсэн past continuous tense томьёог ашиглах ёстой. J байна буюу яг одоо болж байгаа үйл явдлыг илэрхийлэхдээ am, is, are plus were bind буюу present continuous tense томьёог ашиглах ёстой гэдэг. Ингээд томьёогоо орчуулгатайгаа ойлгоод тэрийгэ буцаагаад өгүүлбэр олгоод хэлэх гэж байгаа санаагаа тэр тухайн цагаараа зөв илэрхийлж сурах нь одоо хамгийн гол зүйл юм аа гэдэг багш. Хэлж байна, зааж байна. За ингээд future continuous tense томьёо болохоор ингээд гараад ирж байгаа. За тэр цаг болгон бас өөр ингэсэн дүрмтэй байдаг грамм. За одоо continuous бүлгийн цаг руу орохороо ерөөсөө нэг үдсэн дүрм маань татагтаад яваад байгаа. Одоо үргэлжлэж байгаа цаг өнгөрөн үргэлжлүүлсэн цагийн дүрмтэй fast continuous tense цагийн грамм буюу дүрм нь яг адилхан. Яг вэ гэхээр ерөөсөө үйл үеараас ing төслийг залгахад яах вэ? Ямар дүрм гарах вэ гэдэг энэ асуултанд хариулахад энэ present continuous, past continuous, future continuous tense-ийн бүх дүрмүүд нь одоо өөрөөр хэлбэл дүрм нэгтэй гэж ойлгож байна. За тэгвэл одоо энэ future continuous tense буюу үйл үеараас ing төсөл залгахад ямар дүрмээр хэмтэлдэг вэ гэдэг. Present continuous tense хичээлээр заасан байгаа, past continuous tense хичээлээр дахиад одоо давтарч бид нар удсан байж байгаа. За дахиад одоо future continuous дээр бичгүүгээр бүдрээ зүйтэй дөрвөн дүрм. За тэгвэл эхний дүрм нь нэгдүгüрт нь и-гэр төгссөн үйл үеараас ing гэсэн төсөлийг залгахад и шиг гээгддэг. Жишээлбэл make, making, dance, dancing, smoke, smoking. За хоёр дахь нь тухайн үйл нь дан гэвэлжээр төсөөд өмнө нь богино шиг байвал сүүлчийн гэвэлжчийг нь давхарлаж бичдэг. Бичгтээ яаж бичвэ гэдэг энэ дүрмийг бүгдээ ярилцж байна. Дан гэвэлж төмөрөөсөө ганцхан хэлшээр ойлгож болно. Дан богино гişг бол ганцхан гişг юм байна гэд хар хоноор бол ингээд ойлгож болно. Жишээлбэл run, running, put, putting. Өөрөлдөл put гэдэг нь t гэсэн гэвэлжээр төгсөж байгаа. Өмнө нь богино гişг байгаа учраас бичгтээ дахин t гэдгийг дахиж нэг удаа давтарч бичнэ гэсэн. Өөрөлдөл double t-тэй бичгтнэ гэсэн. Гэхдээ бас нэг анхаарах зүйл байгаа. Бүх үг бүгдээрээ одоо энэ дүрм захирагдахгүй. Одоо cut, cutting, drop, dropping, heat, heating гэдэг дээр swim, swimming гэдэг дээр одоо сүүлчийн үйлчлэл нь давхар болж байгаа боловч одоо бас юу аж болно. Зарим одоо өгнүүд дээр бас давхарлагдахгүй юм тохиолдол байдаг. Жишээлбэл одоо open гэсэн үг байна. Open гэдэг үгээрээс ing гэсэн төслөөс олох гээд open дахиад double n орохгүйгээр шууд opening гэж байна. Өөрөөр хэлбэл нэг n-тэй гэсэн үг. За тэгээд одоо chew, chewing одоо зажлах хийх гэдэг дээр W-гаар төгссөн үйл үгийн араас дахиад ing одоо W залгана. Бишээ W нэмнэ гэсэн юм ойлголт байхгүй. Тийм учраас одоо тухайн үйл үгэн дан гэвчээр төсөөд өмнө нь богино шиг байвал сүүлчийн гэлж шиг давхарлах бүх үйл үгэн дээр одоо үйлчлэл нь ойлгож болохгүй нэ. Зарим үйл үгэн дээр давхарлагдахгүй гэдэг биш энэ тусрамд сануулж байна. За гурав дахь нь болохоор гурав дахь дүрм нь ing гэсэн төслөөс залгах дүрмүүдийг ярьж байгаа. Гурав дахь дүрм нь юу вэ гэхээр lie, die, tie гэсэн үгээрээс ing tying. За энэ гурван дүрмээс бусад тохиолдолд үйл үгийн араас ing гэсэн төслийг шууд залгаж бичнэ гэсэн ийм дүрмийн дагуу meet, meeting, drink, drinking, go, going, do, do байдаг бэ гэдгийг давтаж нөхөөж ярилцлаа. За ингээд энэ цаг дээр яг ямар өгнүүд хэрэглэгддэг юм гэдэг өдөр явуулж байна. Fast continuous tense болохоор өнгөрсөн тодорхой нэг цаг хугацаанд үргэлжилж байсан үйл явдлыг илэрхийлдэг тийм өгнүүдийг үзчихсэн бол одоо өөрөлдөл өчигдөр тэдэн цагт, өчигдөр 8 цагт, өчигдөр өдийд, маргааш өдийд эрх жилийн бишээ өчигдөр өдийд, урчигдөр өдийд, одоо нодны өдийд гэдэг дандаа өнгөрсөн тодорхой нэг цаг хугацаанд тодорхой нэг цаг хугацааг
илэрхийлсэн үгнүүд хэрэглэгдэжсэн бол future continuous tense одоо хэрэглэдэг үгнүүд маань ирээдүйд тодорхой нэг цаг хугацааг илэрхийлэх ийм үгнүүд хэрэглэгдэх юм. Ирээдүйд тодорхой нэг цаг хугацааг илэрхийлэх. Жишээлбэл өчигдөр 5 цагт гэж хэлвэл at 5 өчигдөр биш юм андуур шилжүүлэлтээр мэгшин future учраас ирээдүйд байгаа. За тэгвэл маргааш гэдэг өөрөөр хэлбэл нөгөө past continuous tense дээр эсрэгцүүлэг гараад ирнэ гэсэн үг. Одоо past continuous tense дээр at 5 o'clock yesterday гэсэн үг байсан бол одоо future continuous tense-ийн хэрэглэдэг үг маань мэдээж at 5 o'clock tomorrow гэсэн үг гарч ирж байна. За орчуулбал маргааш 5 цагт гэсэн үг. Маргааш 5 цагт. За тэгвэл нөгөөдөр 5 цагт гэж хэлж болно. Нөгөөдөр 5 цагт. За тэгвэл at 5 o'clock the day after tomorrow. За нөгөөдөр 5 цагт гэсэн үг. За past continuous tense дээр at this time yesterday буюу өчигдөр өдөрт гэсэн үг хэрэглэгдэжсэн. За тэгвэл future continuous tense дээр энэ үгийг эсрэгцүүлж бичвэл at this time yesterday гэдэг үгийн эсрэг үг нь tomorrow гэсэн үг. Tomorrow. За маргааш өдөрт гэсэн үг. Маргааш өдөрт гэдэг нь одоо маргааш 13 цагт. Маргааш 13 цаг 10 минутанд гэсэн юм утгаар хэлж байна. За тэгвэл нөгөөдөр өдөрт гэж хэлж болно. Нөгөөдөр өдөрт. За тэгвэл at this time the day after tomorrow. At this time the day after tomorrow. Нөгөөдөр өдөрт гэсэн үг. Нөгөөдөр өдөрт гэсэн үг гарч байна. За at this time last year гэсэн үгийг эсрэгцүүлэхэд future continuous tense хэрхэн гарчих вэ гэвэл at this time next year эх жилийн өдөрт гэсэн. За энэ бол future continuous tense-ээр хэрэглэгддэг үгнүүд юм байна гэж ингэж ойлгож болно. Future continuous tense-ээр хэрэглэгддэг үгнүүд. За ингээд энэ томьёогоо ашиглаад will be plus verb ing гэсэн томьёог ашиглаад энэ үгнүүдэд нэмээд ирээдүйд үргэлжлэж байх цаг дээр өгүүлбэрүүд хэрхэн үүсэх вэ гэдэг одоо өгүүлбэрүүд рүүгээ нөгөө англи хэлний 5 хэлбэрүүд рүүгээ орох гэж байна. За та маргааш өдөрт юу хийж байх вэ гэж хэлээ. Та маргааш өдөрт юу хийж байх вэ? За тэгж хэлвэл what will you be doing? What will you be doing? Маргааш өдөрт гэдэг маань at this time tomorrow. За юм. Ирээдүйд тодорхой нэг цаг хугацаанд үргэлжлэж байх үйл явдлыг ингэж асуух нэ. Та маргааш өдөрт юу хийж байх вэ? Маргааш өдөрт та юу хийж байх вэ гэсэн ийм үгээр гарчиж байна. За хариулъя. Маргааш өдөрт би хичээлээ хийж байх болно гэжлээ. Маргааш өдөрт би хичээлээ хийж байх болно. За тэгвэл I will be doing хичээлээ. My lesson. За тэгээд нөгөө маргааш өдөрт гэсэн үгч орж ирж байна. At this time tomorrow. Маргааш өдөрт би хичээлээ хийж байх болно гэсэн ийм үү. Батлах хэлбэр дээр өгүүлбэр гараад ирлээ.
За одоо ерөнхий асуултан дээр бүгд авч үзье бүгд. Танаа ээж чинь маргааш орой 6 цагт оройн хоолоо хийж байх уу гэсэн ерөнхий асуултан дээр ийм үлгэр авч үзье. Танаа ээж чинь маргааш орой 6 цагт оройн хоолоо хийж байх уу? За. Ерөнхий асуулт учраас will гэсэн үслэг үлгэрээр эхэлж байгаа. Will your mother be? За will be гэсэн хоёр үгийн дунд үүлийн эзэн болох your mother гэдэг чинь асуух хэлбэр дээр орж иж байгаа гэдэг анхаараарай. За хоол хийх гэвэл cook. Тэгээд нөгөө continuous учраас хойно ing явна. За тэгээд ямар хоол вэ? Оройн хоол. Cooking, dinner. За тэгээд одоо нөгөө future continuous tense хэрэглэдэг үгч нь гарч байна. Маргааш орой 6 цагт гэдэг үг орчиж байна. At 6 o'clock. Маргааш орой. Tomorrow evening. За. За орчуулвал танаа ээж чинь маргааш орой 6 цагт оройн хоолоо хийж байх уу гэсэн юм future continuous tense дээр ийм үгээр гарчиж байна ерөнхий асуултан дээр. За энэ ерөнхий асуултыг бүгдээ negative form болж хариулъя. Үгс хэлбэр болгож. Үгүй ээ. Манай ээж маргааш орой 6 цагт оройн хоол хийж байхгүй. За тэгвэл no my mother. За үгсгэж байгаа учраас will гэсэн туслах үлгаараас not гэсэн үг орж ирнэ. За will not хоёр маань товчлогдохоор will not хоёр товчлогдохоор won't гэсэн үг орж байгаа. Won't. Өөрөлд үгсгэлийн товчсон хэлбэр нь won't be. My mother won't be cooking. My mother won't be cooking. Оройн хоол. Dinner. За маргааш орой 6 цагт. За at 6 o'clock. Маргааш орой. Tomorrow evening. За орчуулъя. Тэгэхээр уншиж. No, my mother won't be cooking dinner at 6 o'clock tomorrow evening. Орчуулвал үгүй манай ээж маргааш орой 6 цагт оройн хоол хийж байхгүй. За нөгөө батлага хэлбэр дээр байгаа өгүүлбэрийг одоо үгүйсгэх юм бол will be гэсэн үг маань туслах үг маань won't be гэсэн ийм үг болж байгаа гэдэг дээр анхаарал аваарай. Ингээд тусгай асуулт, батлага хэлбэр, ерөнхий асуулт, үгүйсгэсэн хэлбэр гэсэн ийм дөрвөн хэлбэр дээр бүгдээ өгүүлбэр хийлээ. Одоо сүүлчийн хэлбэр болох ялгах асуултан дээр хий. Ирэх жилийн үдээд тэд нар сурч байх уу? Эсвэл ажиллаж байх уу гэсэн өгүүлбэрийг хэрхэн бичих вэ гэдгийг хамтран ярилцгаая. Ирэх жилийн үдээд тэд нар сурч байх уу? Эсвэл ажиллаж байх уу? Ялгах асуулт учраас will гэсэн туслах өгүүлбэр маань эхэлж байгаа. Will be. Will they be сурч байх уу? Ажиллаж байх уу? Studying. Or working. За. Will they be studying or working? Тэд нар сурч байх уу? Эсвэл ажиллаж байх уу?
За хэрэглэдэг үгээ нэмээ. Ирэх жилийн өдийд гэсэн үг нэмэгч байна. Ирэх жилийн өдийд гэж бол at this time. At this time next year гэсэн. За ийм үг нэмэгдэж байна. За уншаад орчуулж өгөөрэй. Will they be studying or working at this time next year? Орчуулвал үүлийн эзэн маань тэднэр гэсэн үг байгаа. Тэднэр ирэх жилийн at this time үдид гэсэн үг. Ирэх жилийн үдид сурч байх уу? Эсвэл ажиллаж байх уу гэсэн ялгаж байгаа ялгах асуулт буюу disjunctive question мань ийхүү. Жишээгээр батлагдлаа. За ингээд future continuous tense-ээр анхаарах нэг зүйл маань энэ улаан онгийн болоор тэмдэглэгдсэн байж байгаа. Өөрөөр хэлбэл одоо will be гэсэн энэ туслах үйлэг маань өгүүлбэрийн хэлбэрүүдэд одоо хаана яаж орох вэ гэдэг дээр бас анхаарлаасаа хандуулах хэрэгтэй. За батлах хэлбэр дээр will be гэж орж иж байгаа. За үгсгээр won't be гэж ингэж орж иж байна. Асуух хэлбэр болохоор will be гэсэн хоёр үгийн дунд үүлийн эзэн орж байгаа. За энийг бас ингээд улаан онгийн балаар өгшин тодруулсан учраас та бүхэнд нэлээд тод харагдаж байгаа. What will you be doing? Тусгай асуултан дээр үүлийн эзэн маань will be хоёрын дундуур орсон байна. Гэтэл хүмүүс will одоо what will be юу гэж ингэж бичгээд байдаг. За энэ ерөнхий асуултан дээр харъя. Ерөнхий асуултан дээр болохоор үүлийн эзэн маань your mother байгаа. Танаа ээж байгаа. За тэгэхээр your mother-гийн хоёр талд нь will be хоёр байгаа гэдгийг энэ улаан онгийн балаар ингэж өгшин бичээд та бүхэнд анхааруулсан байж байгаа. Will be your mother cooking гэж асуухгүй гэдэг бүгдээ бас анхаарал аваарай. За мөн ялгах асуултан дээр ч гэсэн ялгаа авахгүй. Асууж байгаа учраас эхлээд will гэсэн туслах үйлэг нь орж байгаа. Will гэсэн туслах үйлгээс үүлийн эзэн ороод тэгээд араас нь be гэсэн үг орчиж байгаа гэдэг бүгдээ яг энэ өгүүлбэрүүд дээр сайн хараад анхаарад ингээд явчих хэрэгтэй. За тэгэхээр future continuous tense дээр ийм 5 хэлбэр дээр ийм 5 өгүүлбэрийг жишээ болгож авлаа. За тэгээд энэхүү future continuous tense-ийн ерөнхий гол юмудыг өгсөн та бүхэнд заалаа. За өнөөдөр энэ заасан хичээлээр дүгнэхэд future continuous tense гэдэг маань ирээдүйд үргэлжилж байх цаг гэсэн ийм утгатай. За ирээдүйд future continuous tense-ээр ирээдүйд тодорхой нэг цаг хугацаанд үргэлжилж байх үйл явдлыг илэрхийлдэг юм байна. Монгол хэлний орчуулгахдаа J байх болно гэж хэлэгдэнэ. За J байх болно гэсэн өгүүлбэрийг одоо future continuous tense-ийн томьёо болох will be plus verb ing гэсэн энэ томьёонд орлуулж хийх хэрэгтэй гэдгийг сайн багш та бүхэнд хэлж өглөө. За тэгээд юу н туслах үйлг нь болохоор will be гэсэн туслах үйлг байдаг юм байна. Future continuous tense-ийн туслах үйлг нь томьёо нь болох одоо гол цөм нь гол үсвэр нь will be plus verb ing. Өөрөлдөл үйлгээрээс ing гэсэн төсгөл байнга авч явна. Яагаад вэ гэхээр энэ цаг маань өөрөө continuous бүлгийн цаг учраас continuous бүлгийн бүх цаг маань үйлгээрээс ing гэсэн төсөлийг авдгаа гэдгийг анхаараарай. За тэгээд мөн дөрмийн тухай ярилцсан байгаа. Дүрм бол continuous бүлгийн дүрмүүд ерөөхдөө бол адилхан. Өөрөлдөл үйлгээрээс ing төслийг залгах гээд яаж залгах вэ? Ямар үед нь одоо гүйдгийг, ямар үед нь давхарлагдгийг, ямар үед нь шууд бичдгийг, ямар үед нь өөрчлөгддөг юм бэ гэдгийг ингээд 3 одоо цуврал хичээлийн 3 удаа ингэж давтаж ярилцсан учраас та бүхэнд нэлээд ойлгогдсон байх гэж бодож байна. За ингээд цаг болгон өөр ингэсэн юм хэрэглэгддэг өрмөц өгнүүдтэй байдаг. Жишээлбэл одоо present continuous tense-ээр now буюу одоо гэсэн үг голлож одоо орж исэн бол past continuous tense-ээр өнгөрсөн тодорхой нэг цаг хугацаа гэсэн утгаараа at 5 o'clock yesterday, at this time yesterday гэсэн ийм өгнүүд орж исэн бол өнөөдрийн заасан хичээлээр at 5 o'clock at 5 o'clock tomorrow. At 5 o'clock tomorrow. Маргааш 5 цагт. За энэ дээр бас нэг тайлбар сонсоод байгаа. Зүгээр tomorrow, the day after tomorrow, next year гэсэн ийм өгнүүд бол ирээдүйд future simple tense-ээр хэрэглэгддэг ийм өгнүүд байгаа. Future simple tense гэдэг нь жирийн ирээдүйд цаг.
Тэгээ future continuous tense болохоор яаж байгаа юм гэхээр эдгээр үгнүүд дээр дахиад тодтгсон ийм үгнүүдийг нэмэлтээр авч байгаа юм асуулаараа. Өөрөөр хэлбэл ирээдүйд тодорхой нэг цаг хугацаа болгохын тулд энэ үгнүүд маань нэмэлтээр орж иж байгаа. Өчигдрийн яг хэдэн цагтай. Тийм ээ? Уржигдөр яг хэдэн цагт вэ? Өчигдөр өдийд гэд бүгдийг нэг ингэ тодтогч байгаа учраас урдаа юм тодтогсон үгнүүдийг аваад энэ үгнүүд маань future continuous tense-ээр хэрэглэгдэж байгаа юм байна гэдэг бүгдээрээ сайн ойлгоод мэдээд аваарай. За тэгээд жишээгээр бол энэ future continuous tense-ийн томьёог ашиглаад future continuous tense-ээр хэрэглэгдэх үгнүүдийг ашиглаад ийм англи хэлний нөгөө 5 хэлбэрээр болох positive, negative, general, disjunctive, special гэсэн ийм 5 хэлбэр төр ийм 5 өөр өгүүлбэрүүдийг та бүхэнд жишээ болгож, өгүүлбэрийн бүтэц болгож өгч байгаа. За тэгээд хичээл болгон дээр анхааруулдаг нэг зүйл маань юу гэхээр нэг өгүүлбэрийг багшаар сайн заалгаж аваад, маш сайн ойлгож аваад тэгээд тэр өгүүлбэр дотор байгаа үгнүүдийг солиод тэгээд нэг өгүүлбэрийг дунджаар 60 удаа хэлээд амандаа хөвшүүлээд сэтгүүдээ суулгаад тэгээд тэрийг хэрэглэж ярьж чаддаг болох юм бол бидний одоо зорилго англиас сурах шат маань одоо нэгээр агчна гэдэг бүгдээ бас мэдээд аваарай. За ингээд нийт одоо цаг дээр одоо өнөөдрийн future continuous tense-ийг нэмээд 6 цаг энэхүү одоо онлайн хичээлээр ингээд заагдаад 6 цаг маань дуусч байна. За ямар цагууд заагдсан бэ гэдгийг бас бүгдээ цохос нэгтгэн дүгнээд ярилцъя. Simple бүлгийн цагууд заагдаад дууссан байж байна. Simple бүлгийн 3 цагийг заасан байна. За ямар simple бүлгийн ямар 3 цаг вэ гэхээр the present simple tense. За энэ цагийг заасан байна. Мөн the past simple tense. За энэ цагийг заасан байна. За мөн the future simple tense. За энэ simple бүлгийн 3 цагийг заасан. Future simple одоо simple бүлгийн 3 цаг болох the present simple tense, the past simple tense, the future simple tense маань юугаараа ижилхэн бэ? Ямар онцлогтой юм бэ? Гэвэл simple бүлгийн 3 цаг гурлаа давтагддаг. Одоо цаг бол одоо цагт байр давтагддаг. Одоо би иддэг, өндөг иддэг, одоо сенс тоглодог, өглөө болгон 8 цагт босдог, ороод тодорхой цагт унтдаг гэдэг ч юм уу тийм ээ. Fast simple tense маань өнгөрсөн тодорхой нэг цагт давтагддаг байсан үйл явдал. Хүүхд тахтаа би одоо гадаа тоглодог байсан, 10 жилийн өмнө манайх эрдэнэтэд амьдардаг байсан. Би одоо баг бахта гитар саахан тоглодог байсан гэдэг ч юм уу тийм ээ. Future simple tense маань болохоор ирээдүйд давтагдах үйл явдлыг илэрхийлдэг юм цаг ба. Тэгэхээр simple бүлгийн 3 цаг гэдэг нь. Simple бүлгийн 3 цаг маань гурлаа давтагддаг юм байна. Ингэж ойлгоорой. За мөн simple бүлгийн 3 цагаас гадна continuous бүлгийн цагууд заагдаад дуусч байна. Continuous бүлэг. За continuous бүлгийн бас 3 цаг байна. Ямар 3 цаг байгаа гэхээр present continuous, past continuous, future continuous. Өөрөөр хэлбэл present, past, future. За simple бүлгийн 3 цаг маань гурлаа давтагддаг үйл явдлыг илэрхийлдэг бол continuous бүлгийн 3 цаг маань гурлаа үргэлжилдэг ийм үйл явдлыг илэрхийлдэг. Үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл present continuous tense бол яг одоо үргэлжилдэг. Яг одоо болж байгаа үйл явдал. Яг одоо бид нар одоо хичээлээ хийж байна. Яг одоо бид нар онлайнаар англиас сурч байна. Яг одоо би та бүхэнд continuous бүлгийн цагуудыг зааж байна. Яг одоо гадаа бороорч байна. Тийм ээ. За fast continuous tense гэдэг нь өнгөрсөн тодорхой нэг цаг хугацаанд үргэлжилж байсан үйл явдал. Өөрөөр эх 7 хоногийн яг үдээд би та бүхэнд fast continuous tense-ийг зааж байсан. Эх 7 хоногийн үдээд бид нар бас онлайнаар хичээлээ үзэж судалцгааж байсан. Өчигдөр үдээд би гадаа тоглож байсан. Урчигдөр үдээд би болдоотой уулзаж байсан гэдэг ч юм уу. Өнгөрсөн тодорхой нэг цаг хугацаанд үргэлжилж байсан үйл явдлыг fast continuous tense-ээр илэрхийлээд байна. За future continuous tense-ээр болохоор ирээдүйд тодорхой нэг цаг хугацаанд үргэлжилж байх үйл явдлыг илэрхийлдэг. Тэгэхээр simple бүлгийн 3 цаг маань давтагддаг юм байна. Continuous бүлгийн 3 цаг маань гурлаа үргэлжилдэг юм үйл явдлыг илэрхийлдэг юм байна. Ингээд энэхүү бид нар 2 бүлгийн 6 цагийг нийт 6 цаг үзээд
одоо өнөөдрийн хичээл маань дуусаж байна. За ингээд уламжлалсараа асуулт хариултын болондоо орох гэж байна. Та бүхэн одоо Simple үлгийн 3 цагаас болон Continuous үлгийн 3 цаг одоо мөн өмнөх үдсэн одоо туслах үлгийн полисэтгүүд, баймжуулууд гэсэн энэ ойлгохгүй байгаа зүйлээ яг одоо шууд асуугаарай. Өгшин та бүхэнд нэлээд дэлгэрэнгүй байдлаар тайлбарлаж өгье. Тэгэхээр асуултуудаа бүгдээ илгээгээрэй гэж хүсэж байна. Ингээд асуулт хариултын болонд орцгоё. Сонсоод ерөөсөө орохгүй байх юм аа. Яаж сайжруулах вэ? Уг нь сонсоод байгаамаа гэж нь хөөхөлдэн кино гэлээ. За сонсголыг одоо онлайнаар орно гэдэг чинь одоо бас жоохон тиймэрхүү. Яг үүндээ одоо сонсголоо сайжруулах маш олон боломжууд байж байгаа. Бидний одоо нийгэмд ямар сайхан боломжууд байгаа вэ? Одоо та дуу хөгжим сонсоод, англи дууг сонсоод сонслогоо сайжруулж болно. За мөн одоо ямар нэгэн хичээлийг одоо интернетээс татаж аваад сонсголоо сайжруулж болно. За одоо энэ хүний бичснээр одоо хүүхэлдэйн кино үзэх сонсоо сайжрах бас нэг арга байгаа. Мөн дээр нь хүүхэлдэйн кино үзэхийн давуу тал нь юу гэхээр тухайн хүүхэлдэйн киног үзээд одоо тэр үйл явдлыг хараад ингэж ийм болж байгаа юм ингэж байгаа юм гэдэг нь таагаад одоо ингээд тэрийг ойлгох боломжтой. Мөн одоо хүүхэлдэйн кинонууд дээр маш тийм темптэй, удаан, тодорхой, ойлгомжтой тийм үгээр ярьдаг учраас сонсгол сайжрах болон англи хэлний сайжруулах бас их хэрэгтэй. За одоо сонсгол сайжруулах маш олон тийм боломжууд та бүхний өмнө нээлттэй байгаа. Яг онлайнаар сонсгол хичээл явуулна гэдэг маань одоо яаж ч бодсон жоохон тиймэрхүү. Одоо зүгээр ингээд юу бологдлоо би одоо нэг сонсгол юм тавьчаал тэгэл одоо та сонсгоо суугадах юм бол энэ маань одоо үр дүн гарах уугүй юу? Хичээл маань одоо сайхан амьд болж чадах уугүй юу гэдэг дээр бас бодох асуудал байгаа. Тэгэхээр одоо сонсгол хичээлийг одоо энэ онлайн хичээлээр явуулна гэдэг дээр багш нь одоо боломжгүй явуулахгүй гэдгийг шууд хэлье. Баярлалаа багш. Би нэг юмыг ойлгохгүй байна. Ямар үед end гэж аваад ямар үед with гэж авах вэ гэж. За end гэдэг маань одоо би зааж тэр сурдаг болдоо бид хоёр гэсэн ийм зэрэгцүүлэн холбоос холбогдож байгаа. Тэр өгүүлбэрийг одоо холбож байгаа, өгнүүдийг холбож байгаа юм тохиолдолд end гэсэн холбоосыг аваад байгаа. Болдоо бид хоёр гэвэл болдоо and I. За одоо тэгээд би зааж тэр сурдаг гэвэл I teach and he studies гэдэг юм. With гэдэг маань одоо энэ өгтөр үг шүү дээ. Энэ маань ямар өгтөр үг гэхээр түүнтэй хамт, үүнтэй хамт. Одоо шийдэл I live with him. Би одоо түүнтэй хамт амьдардаг гэж хэлвэл одоо with гэсэн хамттай гэсэн утгатай. Өөрөөр монгол хэлний хамтрахын диалал утга илэрхийлдэг юм байгаа. Ганц үед үйл өгөөдийн зарим нь гээгүүлэгч бичдэггүй гэсэн тэрэн дээр жишээ бичиж өгнө үү гэж байна. Opening гэдэг одоо жишээлбэл утсан дээр мессеж ирдэг. Онгоох дээр одоо opening гэдэг дээр тэр ганц үед үг бах юм бол одоо тэр дан гэвч төсөөд өмнө богино шиг байвал нь давхарлахгүй гэсэн тэр юг асууж байна. Энэ дээр одоо бас яаж болно. За тэгээд одоо нөгөө зажлах гэдэг дээр бас одоо яаж чүүing гэдэг дээр ингээд. За мөн олон үгнүүд байгаа. Энийг өдрөөс олж хайж өөрснөө болож аваарай. Running гэдэг чинь одоо нэг давхарлагддаг үг шүү дээ. Энийг бас юун дээр бичил өгсөн байгаа. 28-аас хойш хичээл байхгүй байна. Яаж үзэх вэ гэж байна. 28-аас хойш хичээл байгаа. Icon segment дээр ороод үзэхэд бүх хичээлүүд мань хадгалаастай байж байгаа. Icon news руу ороод харахад бас байж байгаа. Мөн сондөр хэлний segment руу ороход бүх хичээлүүд мань байж байгаа. За одоогийн хичээл маань дөр хичээл явж байгаа. 32 дугаар хичээл одоо явж байгаа юм байна. За ингээд шо. Мэйг тайлбарлаад өгөөч гэж байна. May. За may гэдэг маань яг үндсэн үг нь болохоор магадгүй гэсэн утгаар илэрхийлдэг. Maybe магадгүй байх чинь. За одоо яг одоо ярен дээр ороод ирэх юм бол ихэвчлэн одоо нөгөө гуйсан хүссэн юм утгаар илэрхийлдэг. Бид одоо хамгийн сайн мэддэг үг бол may I smoke. Бид одоо тамхитч болох уу? May I come in? Би одоо орж болох уу? May I ask you a question? Би танаас одоо нэг асуулт асууж болох уу? May I talk to you? Би тантай ярилцаж болох уу? Энэ хичээл маань тэр 6, 7, 8 дугаар хичээлүүд дээр илүү баймжуулгууд дээр энэ may заагдсан санаж байна. Тэгэхээр тэр баймж хичээлүүдийг бас эргээд хараад юу ягаараа.
can, could, should, would, may гэсэн ийм юм дээр арсан байгаа. Онлайн хичээл дээр эргээд хичээлүүдээ бас сөхөж хараарай гэж хэлж байна. За сонсголын тухай ярьсан ба орчуулга хийхдээ яг юуг анхаарах вэ? Утгыг нь яаж оновчтой зөв орчуулах вэ гэдэг. Орчуулгын онол гэдэг одоо нэлийн тийм юу байгаа л да, том сэдв байгаа л да. Тэгэхээр одоо орчуулга үүсгэнд бол хамгийн эхлээд тэр англи хэлний passive voice гэж цагууд байж байгаа. Өөрөөр хэлбэл одоо англи хэл 26 цагтай, англи хэлний 26 цагийн 16 цаг нь active voice буюу идэвхтэй хэвээр хэрэглэгддэг, 10 цаг нь болохоор passive voice буюу идэвгүй хэвээр хэрэглэгддэг. Тэр passive voice буюу идэвгүй хэвээр хэрэглэж байгаа цагууд маань үйл явдлыг чухалчилдаг. Одоо орчуулгын хэлэнд, бичгийн хэлэнд хэрэглэгддэг энэ цагуудыг хамгийн эхлээд үзэх хэрэгтэй нэгдүгээр нь. Хоёрдугаарт нь яаж орчуулах аргачлалыг өөрсдөө одоо олж ойлгож одоо заалгаж ингэж мэдэж авах хэрэгтэй. Тэгэхээр тэр идэвгүй цагуудаа үзчихэд идэвгүй цагийн бас л одоо нөгөө би өдөр болгон яваад байгаа тэр цагуудын томьёо чинь бас одоо нөгөө идэвгүй үеийн цагуудын томьёо гэж байгаа. Тэр томьёогоо ашиглаад одоо тэр өгүүлбэрээ гол цөм босон өгүүлбэрээс нь барьж аваад тэр томьёоноос эхлүүлээд орчуулга хийгээд эргүүлж тойрлоод мүлжээд явах хэрэгтэй. За яг одоо энэ шууд ингээд заахгүйгээр ингэж юу явал бас жоох ойлгомжгүй, тайлбарлуул жоох ойлгомжгүй баг. За тэгэхээр эхлээд идэвгүй хэвийн цагуудаа сайн үзээрэй. Тэгээд дараа орчуулга хийх арга зүйг судлаарай гэж зөвлөе даа багш. За маргааш нөгөөдөр гэхгүй 3 цагийн дараах зүйлээ ярил энэ цагаар ярих уу эсвэл гэж. За энэ болохоор нөгөө юу шүү дээ, to be point байгаа байхгүй юу? Одоо 3 цагийн дараа та ямар нэг юм хийх гэж байгаа бол тэр шийдчихсэн л байгаа гэсэн үг. Одоо 3 цагийн дараа би хүнтэй уулзна, 3 цагийн дараа одоо би уулзалтанд очино гэдэг ч юм уу. Ингүүл to be going to буюу gonna гэсэн юм хэрэглэгдэнэ. I'm gonna meet someone. I'm gonna do my homework. Эсвэл одоо to be going to гэсэн хэллэгийг хэрэглээд одоо шийдчихсэн хийхэр шийдчихсэн төлөвлөсөн зүйлийн тухай ярихдаа to be going to гэсэн хэллэгийг хэрэглэнэ. Энийг бас хичээлээр үзсэн байж байгаа шүү. Энийг бас эргээд хараарай. Заасан санагдаж байна. За мөн идэвхгүй хэвийн цагуудыг заах уу гэж. За 10 сарын 5 хүртэл одоо энэ төгс одоо цаг маань ороод ерөнхий дунд шатны мэдлэгийг нэлээд 10 сарын 5 хүртэл нэлээд өгөх бах дундчд. За тэгээд 10 сарын 5-наас хойш хоёр байгууллага ярилцаж байгаа цаашаа хичээл явах уу юу гэдгээ харилцан шийдэлцэх болно. Тэгээд хэрвээ явлаа гэхэд одоо энэ дөрмийнхаа хичээлийг гүнзгийрүүлээд явах уу эсвэл одоо ярианы хичээл арах уу эсвэл одоо магадгүй та бүхэнтэйгээ санал бодлоо солилцоод одоо энэ сонсголын хичээлээр орооч гэж. За сонсголын хичээл магадгүй орчих юм билүү тэр үедээ тухайн үедээ шийдвэрээ гаргах баха. За хичээлийг тань номч хүлээх хичээлийг тань мунч их хүлээх юм да. Баярлалаа. Цаашдаа үргэлжлүүлээд заагаарай please гэж. За ямар гоё үг вэ? Урам хайрлсан сайхан үг байна. Баасан гариг болгон бүгдээрээ уулзж байгаа. Баасан гариг болгон шинэ хичээл мөн одоо өмнөх багштайгаа ойр байгаараа гэдгийг хэлье. Мөн үзэж амжаагүй хүмүүс маань энэ хичээлүүд маань хадгалагдаж байгаа. Icon News дээр хадгалагдаж байгаа. Icon segment дээр хадгалагдаж байгаа. Сондөр хэлний зайны сургалтууд гэдэг одоо яг энэ англи хэлний хичээл явагдаж байгаа энэ хүмүүс зориулаад сондөр хэлний зайны сургалтыг цахим хуудсан дээр байж байгаа. Мөн сондөр хэлний English Language Center гэдэг манай сондөр хэлний төвийн хуудсан дээр одоо бас байж байгаа гэдэг сануулъя. Гүнзгийрүүлээд ороод яваарай багшаа баярлалаа гэж байна. За on Tuesday I chat with her for hours. За энэ нэг юм өгүүлбэр бичсэн байна. Тэгээ асуулт нь байхгүй байна. За яг яах гэсэн юм бол доо энэ ойлгомжгүй байна. Маш их баярлалаа багшаа. Shouldn't couldn't энэ хоёрын ялгааг гин тайлбарлаж өгөөч ээ. Shouldn't гэдэг маань одоо ерөөсөө юу штэ. Чи одоо тэгж хэрэггүй баха, чи тэг хэрэггүй бах уу, чи одоо юу гэдэг одоо чи тийшээ явж хэрэггүй бах уу, одоо жишээлбэл одоо чи тийшээ явах ёстой гэж хэлмэл you should go гэж байна.
чи тийш явж хэрэггүй байхаа гэх юм бол you shouldn't go. Одоо чи энэ машиныг худалдаж авал зүгээрээ гэд хэн нэг хүн зөвлөгөө өгвөл you should buy this car гэж хэлнэ. Энэ машин хэрэггүй авах чи өөр гоё машин худалдаж авах гэх юм бол shouldn't. Couldn't гэдэг маань нөгөө could гэдэг нь нөгөө kind гэдэг өнгөрсөн цаг шүү дээ. Одоо нөгөө чадсан гэдэг өнгөрсөн цаг. Couldn't гэхээр чаддаггүй байсан буюу чадаагүй. Жишээлбэл одоо I couldn't do it. Би үүнийг хийж чадаагүй гэсэн ийм л юм байна да. Энэ хүн бол shouldn't couldn't хоёр маань ижлэхэн утгатай гэж ойлгосон юм болов уу? Яасан бол. За энэ баймжуулган дээр бас тайлбарлсан байж байгаа. Энэ заасан хичээлүүдийг эргээд нэг харвал энэ заагдсан хичээлүүдийн талаар бас нэлээд их асуултууд орж ирж байна. But and 3-ыг өгүүлбэрт яаж хэрэглэх вэ? Тэр зэрэгцүүлж байгаа. Жишээлбэл одоо би одоо үүнийг ойлгоогүй. Гэхдээ би одоо энэ хэсгийг би ойлгоогүй. Гэхдээ би энэ хэсгийг ойлгосоо гэдэг юм тийм ээ. Тэнд but I understood this it гэдэг юм тийм ээ. And гэдэг нь нөгөө зэрэгцүүлсэн холбоос үг байгаа. Энэ холбоос үг гэдэг сэдвээр бас холбоос үг гэж одоо интернетээр ороод ингээ хаагаад үзэхэд бас энэ ялгаанууд нь гарч ирнэ. 28-наас хойш хичээл байхгүй байна. Яаж үзэх вэ гэж нь. За 28-наас хойш хичээлүүдийг багш нь одоо YouTube-д өнөө маргаашгүй оруулчихъя. Тэн дээрээс хийж болно. Icon News, Icon segment дээр бүгдээ асуулт хариултын сэдв маань дууслаа. За ингээ бас өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Баасан гарыг болгоны 13 цагаас та бүхэндээ зориулан Icon segment сондөр хэлэн англи хэлний сургалтын төв хамтран зохион байгуулдаг хичээлээ Баасан гарыг болгоны 13 цагаас хүлээж авч үзээрэй. Энэ удаагийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн Баасан гаригийн 13 цаг иргэн уулзцаая. Баярлалаа.